Сайн бацхан үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Банзрагчийн Төвшин Хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт манай хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. Ингээд би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээс өгнө. За хичээе. За ингээд хоёулаа өнөөдрийн нэвтрүүлгийг эхэлнэ. Таны хамгийн ихний асуулт маань та гэр бүлийнхнийгаа манай нэвтрүүлэг үзэгчдэд сайн танилцуулаач. За намайг Банзрагчийн Төвшин гэдэг. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч. За эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. За 2 охин 2 бандтай сургуулаа оршин амьдардаг нэг юм залуу гэр бүл байна. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тийм ээ. За тийм. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байна. Таны хувьд та ямар үг хэлэх дуртай байдаг вэ? За ер нь байнга хэлээд байхгүй. Гэхдээ ер нь бодогдоод байдаг нэг үг байдгийг. Санаа сайн бол заяа сайн гэж үг байдаг. Тэгэхээр ер нь хүн сайн сайхныг бодож явхад бол заяан дагаж тэр бодлын дагаж биелдэх юм болов уу гэж ингэж боддог. Сонирхол хоббины хувьд тань. За ер нь бол сакс, волейбол, бүх төрлийн спорт сонирхдаг. Тэгээд энэ чиглэлээр бас нэлээд хичээлж явж байгаад хөлийн хоёр ширмэс тасраад тэгээд сүүлийн үе жоохон агтлагдж байгаа. Одоо жоохон спорт сонирхож байгаа. Таны багада таны хүсч мөрөжсэн мэрэгжил юу? За ер нь бол бүр хүүхэд байхдаа цагдаа болох хүсэлтэй байдаг байсан. Нэг бол жолооч. За тэгээд 10 жилд байж байхдаа ер нь математикийн багш ч юм уу эсвэл орос хэлний багш болъё гэж ингэж бодож исэн. Тэгээд яг конкурст бэлтгэхэй байж исэн чинь аав маань уцтаад за тэр эдийн засгийн сургууль руу орчуулах зүгээр юм биш үү миний хөвгөд санал хэлсэн. Шуудалт маргааш нь тэр чиглэлээрээ бэлдээд ингээд санкууч эдийн засгийн нэгтлэн бодогч болсон доо. Хэр стресстэй чинь. За ажлаас болж стресстэй шүү дээ. Ер нь бол энэ өнөөдрийн манай нийгмийн байгаа байдал бидний яг амьдралын орчин төлөвшил өөрөө тийм их бужигнаантай байгаа учраас стресстэй. Тэгэхдээ стресс бол бас тийм муу зүйл бол биш гэж боддог. Энд чинь өөрөө бас өөрийгөө түлхэх хичээх, чармаалгах тийм боломжийг олгож байгаа зүйлээ гэж боддог. Нийслэлд хэр стресстэй чинь. Нийслэл дээр үү? Тий. Бас стресстэй шүү дээ. Ер нь бол яг хоо эхний үед ингээд нийслэлийн бүхэл том зургийг ингэж харах. Ер нь болж игэл бүх юм бол ингээд хошоод өрөх бодолтой. Гэтэл энэ их агуу том юмны чинь одоо том зургийг харах, тэр юм болгонд хошоод өрөх ямар ч боломжгүй учраас стресстэй байсан. Тэгээд сүүлдээ яг хоо явсаар байгаа л хүн ер нь чадах юм дээр л төвлөрөл өгнөхөөс бүх юмыг тэгэл хошоод өрөөл, хурууд өрөөл, хөшөө нэмээд байхлаар ямар ч боломжгүй юм а гэдгийг бол сүлдээ ойлгосон учраас стрессээ зохицуулах, оролцох чадах юмараа ингээд хэмжигдэж эхэлж байгаа шиг байна. За нийслэлийн талаар бол хоёлаа чичтэй хоёлаа ярьснаа нийслэлийн төлөөлөгч сүрж ирээд оролцож байгаа юм чинь. Таны үнэт зүйл юу вэ? За ер нь бол хүн өөртөө үнэнч байгааг л үнэт зүйл гэж боддог. Өөрийн хүсэл мөрөөдөл, хийж байгаа зүйл, бодож байгаа бодол, гаргаж байгаа үр дүнгууд бол нэг шугам дээр зогсож байгаа юм бол үнийг л үнэт зүйл гэж боддог. За нөгөө талаасаа бол гэр бүлийн бол үнэт зүйл гэж боддог. Хүн ер нь бол энэ тэнцвэртэй талыг барьж авах ёстой болов уу гэж боддог. Хит их ажил, албан тушаал, мэрэгжил, бизнес мөнгө өгөх ер нь жоохон буруу байх гэж боддог. Хүн ер нь бол эрүүл мэнд бодох ёстой, гэр бүл амар амгалан байдлаа бодох ёстой, найз нөхдөйхөө харилцааг бодох ёстой, бас ажил мэргэжил карьераа бодох ёстой. Ер нь энэ бүгдийг тэнцвэртэйгээр хослуулж явж байгаа тэр хэлбэрийг л бол сайн амьдралын хэлбэр болов гэж боддог. Хүн яаж явах нь энэ амьдралдаа одоо сайн муу явна гэж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь яаж явах нь юуных юм бэ? Хувь заяаг л ярьдаг тийм ээ. Төөрөг тавилан л гэдэг. Гэхдээ хувь заяа төөрөг тавилан бол хүний өөрт нь бас байж идэг болов уу гэж бодож байна. Өөрийнх нь одоо ямиг бодож харж байгаа, төсөөлж байгаа зураглал, өөрийнх нь хичээж байгаа, амьдралд гаргаж байгаа үйлдэлүүд нь бас хувь заяа төөргийг өөрчилж, шинчилж байдаг. Мэдээж хувь заяа төөрөг сөөр өгдөл бол
байгаа. Тэгээ үнийгээ бол хүн өөрөө бас ашиглаж өөрчлөх боломжтой байдаг болов уу гэж бодож байна. Таны хамгийн ад жаргалтай байсан хүч? Хүүхэд аав ээжийнхэн дэргэд байхдаа л хамгийн аз жаргалтай бодож санах юм байхгүй. Өглөөдөө гарч тоглолцоод өдрөө орж ирж цагаа уучаад оройдоо гар тоглолцоод гэртээ оройхондоо орж ирж аав ээжтэй эрхлээ сууж явах л одоо тэр л хамгийн их аз жаргалтай гэж боддог. Тэгээ энэ утгаараа одоо гэр бүлдээ ч гэсэн цагаа зарцуулаад хүүхдүүдээрээ тоглоод наадаад гэр бүлдээ амар амгалан сууж явах бол хамгийн жаргалтай мөчүүд. Монголын олон гэр бүлүүд ч гэсэн бас юм амар амгалан энийг л бол мэдэрдэг болов уу гэж бодож байна. Энийг л хамгийн аз жаргалтай цаг гэж хүмүүс болгонд боддог байх гэж бодож байна. За банзрагчийн төвшин маань миг даатгал хаан даатгалын боосоо. Ер нь манай Монголын даатгалын салбарын хөгжил дэлхийн даатгалын салбарын хөгжлийн ер нь хаагна явна вэ? За юуны өмнө хаан даатгал гэдэг компанийг найзуудтайгаа нийлээд байгуулсан. Тэгээд 1-2 жил ажиллаж байгаад найзуудтай хувьцаагаа зараад гарцсан. За одоо бол би миг даатгалын гол хөрөнгө оруулагч нь байж байгаа. Тэгэхээр яг даатгалын бизнес гэдэг нэг талдаа маш их сонирхолтой өгөөмөр бизнес гэж болох юм. Хүмүүсийн одоо эрсдлийг худалдаж авна, хүмүүсийг аюулаас хамгаална гэсэн суурин дээр үндэслэгддэг. Тэгээд бас их тооны хуулиар зохицуулагддаг бас тооцоон дээр нэлээд суурилдаг бизнес. Яг хоо манай Монгол улсад даатгалын салбар үүсээд бас олон жил болоогүй байна. Гэхдээ олон улстай харьцуулахад бол тун болчраараа байна. Энэ даатгалын гэлтгүй ер нь аливаа бизнес хийж байгаа хандлага, суурь соёл нь өөрөө биднэрт бас дөнгөж төлөвшлөө олж эхлэх гэж байна. Жишээлбэл яагаад энэ бизнесийг хийх болсон юм? Яагаад энэ бизнесийг одоо сонирхох болов? Үнэн чин сэтгэлээсээ сонирхож гэнэ үү? Мөнгө хэрэгтэй болоод орчуу? Ер нь энэ бизнесүүдийн одоо байвал зохих төвшин яг юу юм? Энэ чинь өөрөө хинт хэрэгтэй болоод энэ бизнес байж байгаа юм. Яг ямар зорилго нь одоо энэ бизнесийг үнцэнтэй болгож байгаа гэдгийг хамгийн их бодох хэрэгтэй. Тэгээд өнөөдөртөө бол Монголын зах зээл дээр яг нэг орлогоо хамж өрсөлдөх гэсэн юм сэтгэлгээтэй л манай зах зээл бол байна. Ер нь бол даатгал гэдэг бол хүний амнаас эрүүл мэндийг хамгаалдаг, эд хөрөнгийг хамгаалдаг, эрсдлээс хамгаалдаг, хүн болон байгууллагуудад тусалдаг, тэдний хамтран дэмжигч нэг тогтолцооны хэлбэр юм а гэдэг энэ философиогоор явчих юм бол хөгжих байх. Тэгээд ер нь бол нэг үе яваад бол хөгжиж байна. Бас холооцрогдсон уу бол холооцрогдсон. Даатгалын хувьд бол олон төрлийн даатгал байх та одоо за машинтай хүн тээврийн эрсдлийн даатгал, амь насны даатгал, эд хөрөнгийн даатгал, тоо томшгол олон даатгалууд байгаа. Иргэд маань ер нь даатгуулах тал дээр ер нь хэрэг идэвхтэй байдаг. Та бүхний бас тооцоо судалгаа байдаг л баг л та. Жилээс жил тэгж өсөж чинь гэд. Ер нь сүүлийн жилүүдэд өсөлттэй байна уу? За даатгалын зах зээл бол ерөнхийдөө өсөлттэй. Ер нь энэ даатгалын тухай ойлгоцсон өөрөө хувь хүний болон бизнесийн төлөвшөлтэй их холбоотой. Одоо дөнгөж мөнгө олох гэдэг сэтгэлгээн дээр явж байгаа хүмүүс бизнесийн хувьд бол юу даатгуулах гэдэг сэтгэлгээ бараг зардал гэж хардаг. Бизнес нь нэлээд тогтворжоод одоо тэр бизнесээ тогтвортой урт хугацаанд хөгжүүлэх гэж байгаа бизнесмэнүүдийн хувьд, байгууллагуудын хувьд бол даатгал хамгаалагч нь гинтийн эрсдэлд орохгүй тодорхой хэмжээний зардал гаргаж байгаа. Гэлээ гэхдээ энэ нь бол тийм маш том хамгаалалт болж байгаа гэдэг талаас. Тэгэхээр яг энэ төлөвшил, нийгмийн төлөвшил, байр суурь тогтворж хэрээр даатгалын зах зээл болон төлж өсдөг гэж ойлгож байна. Манайх бол бүхэл юм одоо яг бүжгэнж эхэлж байна. Томоохон хэдэн компаниуд бол одоо төлөвшөөд эхэлж байна. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд бол тэр соёлоод байгаа даатгуулах соёл нь орж ирж байна. Тэгээ энэ утгаараа бол янз янз л байна. Ер нь цаашдаа Монгол бизнесмэнүүд, Монгол хүмүүсийн амьдрал төлөвшөө тогтворжоод ирэх юм бол даатгалын зах зээл өснө л дөө. Нэг даатгал миний сонирхлыг их татсан. Тэгээ энэ манай би бол одоо байгаасаа ч гэж бодсон. Энэ маань юу хэрэг гэр бүлийн даатгал. За гэр бүлийн тогтвортой байх даатгал гэж ойлгох юм уу да. За тий. Ер нь бол олон улсад бас ялангуяа хөгжсөн орнуудад байдаг л да. Гэр бүл гэдэг бол бас л тогтвортой байдлыг шаарддаг. Тэр гэр бүл төрж байгаа, өсөж байгаа амьдралыг тогтвортой авч явах, аюулгүй байлгах, хүүхдүүдийн бас ирээдүйг боломжийг тогтвортойгоор баталгаатай хангах гэж байгаа. Тэгээ хинт ч ямар зовлон
гинт учирч болно. Энэ үеэс хамаарат тэр хүүхдүүдийн болон гэр бүлийнхний амьдрал бас сүрэх эрсдэлтэй байдаг. Энийг бол даатгал доктортойгоор хамгаалдаг юм бүтээгдэхүүнүүд бол байдаг. Манад бол төдийлөн их хөгжөөгүй. Угаасаа энэ даатгал дээр нэг шаардлагууд байдаг. Тодорхой тооноос дээш байж энэ даатгалын бүтээгдэхүүн хөгждөг. Өөрөөр хэлбэл энэ чинь маш бага тодорхой хурамж төлөөд тэгээд тэрнийхээ нөгөө талд нь эрсдлийг бол томоохон дүнгээр авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ чинь олон тооны хууль дээр үйлчлүүлнэ. Тэдээс дээш хүн гэдэг ч юм уу хамрагдчихэж энэ даатгах боломжтой бүтээгдэхүүн болж өгчдөг. Тэгэхээр энэ бол хүмүүсийн одоо соёл руу нэвтрүүл зохих даатгалын нэг бол өмнөөс өмнө. Одоо яг одоо даатгалын хүн ороод ирсэн болохоор би шууд даатгалын юм асуух гэдэг шүү дээ. Энэ хоёр машин, хоёр тээврээс хоорондоо мөргөлдөөд буруутай этгээд нь хэрвээ даатгалтаа бол даатгалын компани мөнгө гаргаж өгнө гэж гэдэг зүйл байгаад байгаа шүү дээ. Энэ тэр нөхөн төлбөр гарч байгаа хугацаа нь хуулиар олгогдсон хугацаа юм уу? Та бүхний одоо бас ачааллаас болт юм нэг 30 хоног дотор шийдвэрлэнэ гэсэн асуудал байгаад байгаа л да. Тэгэд энэ богинохон хугацаанд тэр нөхөн төлбөрийг гаргаад өгч тийм боломж болцоо ер нь байд юм болов уу? За ер нь бол 30 хоногийн дотор олгох эсэх тухай шийдвэр гарна гэдэг том заалт байгаад байгаа. Гэхдээ одоо даатгалын компаниуд маань өдөртөө 2 цагийн дотор газар дээр нь шийдэл гэдэг өрсөлдөөн байдлаар явж байна. Үнэн чанартай бол даатгалын мөнгийг хурдан авахтаач гол ач холбогдол нь бол бас биш л дээ. Гэхдээ яг энэ олон даатгалын компаниуд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх байдлаараа хэрэглэгч талдаа цаг хугацаанд нь маш газар дээр нь шийдэж байгаа. Энэ бол бас сайн зүйл, сайн үйлчлэгээ гэж бодож байна. Үнэхээр тодорхойгүй тэр материал бичиг баримтанд нь хангалтгүй, тухайн тохиолдол болсон хэсэг нь тодорхойгүй тохиолдолд бол хамгийн ихтэй бол сарын дотор тэрийг судалж болох хэрэгтэй. Яг гоо надад нөгөө нөхөн төлбөрийн мөнгө нь хурдан гарч ирэхээр яг гэдэг нэг хоногийн өмнөөс нөгөө машины ханслуулмаар байгаа байхгүй. За ямар ч байсан хурдан гардаг л болж байгаа юм байна. Ер нь бол одоо баг жижиг ослуудах бол ер нь тухайн газар дээр шууд шийдэгдэж байгаа шүү дээ. Одоо ихэнх даатгалын компаниуд 8 цагт тэр нөхөн хохирлыг төлж явах шиг байна. Ер нь бол харилцагчаа одоо халамжлах, харилцагчаа хадгалах гэсэн үйлчлэгээнүүд бол нийтлэг одоо яг энэ зах зээл дээр адилхан төгсөж явж байна. Гол нь яг тэр даатгалын философи үнц нь тэр бүтээгдэхүүнээд мөн чанарыг одоо хадгалж байгаагаар л даатгалын компаниуд өрсөлдөх ёстой. Энэ өрсөлдөөний мөн чанар нь яг юу юм бэ гэхээр тухайн эрсдлээс бодтойгоор иргэд болон байгууллагыг хамгаалах гэдэг сэтгэл дээр л яг суурилж тэр бүтээгдэхүүнүүд нь хөгжиж байна уу? Яг тэр агуулгаараа л үйлчилж гинэ үү гэдэг л гол үндсэн одоо үнэт зүйл нь оршиндоо даатгалын бизнес. Одоо энэ цаг үед маань энэ ковид гэдэг нэг айхтар вирус гарч ирэл одоо хамгаал аж ахуйн нэгжүүд ер нь хэцүү болж л байна л да. Тий, ер нь яг энэ хямралын үед хамгийн түрүүнд юу хийх вэ гэдэг ерөнхий дараалал ач холбогдлын тухай ярьж байгаа юм л да менежмент. Ер нь менежмент өдөрдөн нэхээр манайхан ч нэг тийм чиглүүлээд зааварлах тухай ярьдаг. Гэтэл энэ чинь гол одоо энгийнээр ярих юм бол өдөрдөн гэдэг чинь 4 үйлдэлээс бүтээд байгаа. Хамгийн эхлээд төлөвлөл гэж байна. Төлөвлөнө гэдэг нь яах юм бэ гэхээр одоо хамтраа төлөвлөх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ хямралын үед хамгийн түрүүнд юу хэрэгтэй байх вэ гэхээр хүмүүсийн амнаас эрүүл мэнд хамгаалах хэрэгтэй. За тэгээд төлөвснийхаа дараа бол тэр төлөвсөн ажлаа бол гүйцэтгэх хэрэгтэй. Тэгээд завсарт нь одоо бас алдаа оноотой төлөвсөн юм юу байна? Гүйцэтгэл дээр алдаа оноо юу вэ гэдгээ шалгана. Тэгээ буцаагаад одоо энэ төлөвлөгөөгөө хамтарч сайжруулад хэрэгжүүлнэ гэсэн ийм л менежментийн одоо үйлдлийн хувьд тэгээ задлж болно. Юу хэрэгтэй вэ гэдэг бол хамгийн түрүүнд хямралын үед хүмүүсийн эрүүл мэнд амнаас хамгаалах хамгийн чухал. Одоо энэ дээр нэг жишээ ярьдаг шнэ. Монгол залуу пицца Америк зөөж явж байгаад буу тулгасан чинь бууг нь цохиж унгаалаа. Тэгээд айгу баатарлаг энэ төр гэдээ ярьдаг. Бидний хувьд ч гэсэн бас энэ соёлууд буруу ойлголцтой яваад. Баруунд бол хүүхдүүдээ хамгийн түрүүнд нэрмчин ирэх юм бол байгаа бүх юмаа өг амьд гар. Дараа нь тэгээд учир нь олдно гэдэг. Гэтэл сэтгэлгээний хувьд энийг хүүхдүүдэд хэлж өгөхгүй болохоор нөгөө аав ээжээс өгсөн хэдэн төгрөгөө ч юм уу бичиг баримттай харамлаад амнасаа алдах юм эрсдэл рүү ордог. Тэгэхээр энэ хямралын үеийн сэтгэлгээ гэдэг бол ач холбогдлын хувьд юу юм бэ гэдгийг хүмүүсийн тархинд суулгах тухай
асуудал хэрэгтэй байна. Одоо тэр хүүхдэд чинь буу хүн тулгах юм бол байгаа бүх юм өгөөд эхлээд амьд үлдчих гэдэг сэтгэлгээ төрүүлэх ёстой. Тэр шиг яг төр засагч гэсэн эхлээд карантинлаад иргэдээ хүмүүсээ одоо өвчнөөс хамгаалчлаа. За одоо энэний дараа бол бид нар ажилдаа орлоготой байх тухай асуудал. Яг хөө үүнтэй холбогдуулаад ер нь төр засаг гэдэг энэ ойлгоцын тухай бас ярьж болж байгаа. Одоо энэ төр засаг гэдэг чинь нарийн дэв бол юм тусдаа шийдвэр гаргадаг хүчрхэг бие даасан субъект бол биш. Бидний татрын мөнгөөр санхүүждэг. Бид нарыг бол яг энэ хэрэгцээтэй үед энэ нийгмийг хамгаалах үүрэг хүлээсэн сонгуулаар томилогдсон. Тэгээд зарим нь томилогдсон тийм албан тушаалтангууд байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол энэ менежментийг хийж чадна гэдгээрээ л гарч ирсэн. Тэгэхээр одоо тэр хүмүүсийг ер нь ийм тохиолдолд удирдах чадвараар нь энэ тохиолдолд иргэнэ, нийгмээ, ард түмнээ бодсон байдлаар шийдвэр гаргах байдлаар л тэднийг одоо эренбэлнэ л гэж ойлгож байна. Хүмүүсийн сэтгэлгээнд ч гэсэн одоо хүнд итгэх үү? Аюул тулгарсан үед энэ улс орон нийгмийг хамгаалах чадамжтай хүмүүс нь яг ямар хүмүүс байх вэ гэдэг тал дээр энэ сонголтууд бас дараадаа явах байх. Тэгэхээр энэ хямралын дараа ер нь хүмүүсийн сэтгэлгээ, хандлагууд маш их өөрчлөгдөх болов гэж ингэж тааж байна. Угаасаа ч тийм чинь тэмдгүүд илрээд байна. Баахан мөнгө хийчээд тэгээ энэ эх орноосоо гадуур амьдраад идэг хүмүүс одоо эх орн гэдгийн үнцнийг ойлгож эхэлж байна. Энэ Монголдо л одоо бид нар сайхан бүтээж, сайхан амьдрахгүй бол энэ эх орн гэдэг юм чинь бол маш үнцэнтэй юм а гэдгийг яг энэ өвчний үеэр бол хүмүүст ойлгуулж, мэдрүүлж явах шиг байна. Тэгэхээр одоо энэ хүмүүс бол эх орноо хайрлаж, хамгаалж, чин сэтгэлээсээ эндээ хандаж амьдрах зайлшгүй шаардлагатай байгааг бол ойлгуулж байна гэж ингэж бодож байна. Энэ цар тахлын энэ аюултай үед манайхч гэхгүйгээр ер нь дэлхийн нийтээрээ л сайхан эвлэлтэн нэгдэж хамтдаа л ер нь тэмцэх нь одоо гарцаагүй юм байна. Нийгмийн хариуцлага гэдэг талаас компаниуд манай жоохон тусдсан болвол яадаг юм бол доо гэсэн зүгээр хөвөний миний бодол байдаг юм л да. Италид тэгэхэд өчтөр үжигтэр шиглээд одоо том баячууд нь засгийн газартаа өгнө гэд намлаад эхэлж ийлээ. За тийм. Нийгмийн хариуцлага гэдэг зүйл. Нийгмийн хариуцлага гэж байгаа. За эхлээд нийгмийн хариуцлагын тухай тавчхан ярив. Ер нь бол байгууллага мөнгө олохын тулд амьдарч байгаа сэтгэлгээгээр амьдрахаараа нийгэмдээ бусад хүмүүстэй халгаатай харах шиг одоо байгаль дэлхийгээ сүтгэж байна. Бусад хүмүүсээгээ шулан мүлжиж байна гэсэн иймэрхүү ихний хандлагууд гарч ирдэг. Тэгээд тухайн байгууллага тогтворжоод хөгжөөд ирэхээр энэ хүмүүс чинь миний үйлчлүүлэгч юм байна. Энэ байгаль дэлхий байж иж би өөрөө энэ оршин тогтнож байгаа юм байна. Бид нар чинь бол нэг юмны хоёр тал юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Сүүлдээ байгууллага ингээд урт хугацаанд тогтвортой байгаад оршин тогтнох болоод ирэхээр байгаль дэлхийдээ нийгэмдээ ээлтэй болж эхэлж байгаа. Би энэ хүмүүст үйлчилснээрээ миний бизнес оршин тогтнож байгаа юм байна. Энэ байгаль дэлхийг хайрлаж хамгааснараа би урт удаан хугацаанд оршин тогтнох юм а гэдэг энэ философи руу явж эхэлж байгаа. Энэ философи ойлгоод эхэлсэн бизнесүүдийг л ер нь компаниудыг л нийгмийн хариуцлагатай гэдэг. Ер нь том зургаараа. Түүнээс биш нэг удаахаа хамааралгүй хүмүүст 5-3 дөрөв өгөх, хандив өгөх энэ төр бол бас яг нийгмийн хариуцлагатай бизнес бол биш л дээ. Тэгэхээр энэ бизнес байгууллагууд яах гэж оршин тогтнодог вэ гэхээр нийгэмд байгаа аль нэгэн асуудлыг бол авч шийдэх тухай асуудал чинь л өөрөө бизнес. Тухайлбал одоо замын төгжрөл ч юм уу, хог хаягдлын асуудлыг байгууллагууд бизнесийн байдлаар шийдээд хамгийн бүтээмжтэй, үр ашигтай, оновчтой байдлаар шийдээд нийгэмдээ хувь нэмэр оруулангаа өөрөө төвнийгээ бизнес болгож чадж байгаа бол нийгмийн хариуцлагатай бизнес гэдэг энэ ойлгос руу явж байна. За яг хөө төр засаг үнэхээр ядарсан цагт бол энэ хандив тусламжууд явах ёстой. Үнэхээр их нөөц сайтай компаниуд байгаа бол өгөх нь бол зөв гэж бодож байна. Гэхдээ элдв хандив тусламж гэхээсээ илүү энэ татвар мөнгийг чи яах гэж төлдөг. Ерөөсөө энэ байгууллагууд өөрөө татврынхаа шударгаар төлөөд төрдөө хандив хоримтлалаа үүсгэж явж байгаа нь л өөрөө энэ нийгмийн томоохон хариуцлагын нэг хэлбэр. Түүнээс биш одоо тэр хурааж байгаа татврын хэмжээнд төр засгууд нь өөрөө бас нэгэндээ зөв алхмууд ажлуудыг бол хийх хэрэгтэй. Илүү хандив тусламж гэдэг бол илүү хоримтлалнаас орсон тийм бас
боломжтой бол өгөх нь бол зөвтэй. Одоо бол манай Монголын бизнесмэнүүдээс эдгээр томоохон компаниудаас бусд нь бол юун ханд өгөхтэй юм та харин ч хүмүүсийг ажилтаа орлоготой цамхдахгүй байлгах нь бол тэдний хувьд бол нийгмийн хариуцлага болж байна. Эндээс ч гэсэн төр засгийн зүгээс дэмжих хэрэгтэй байна. Ер нь Монгол хүмүүс Монгол орондоо ажилтаа орлоготой байжгаад тэгээд тэр бизнесүүд нь доктортой болчих юм бол дараа нь бид нар тавтарыг зөв оновчтой тогтоох байдлаар ингээд эргээд эдийн засгаас эргэж бас болно. Одоо энэ үед бид нар хүмүүсийг ажилгүй орлогогүй болгочих юм бол бидний эдийн засаг бол маш хүндэрнэ. Ард иргэдийн амьдралч бас хүндэрнэ. Тийм учраас одоо нийгмийн хариуцлага гэж яг энэ компаниудын хувьд юу гэлж байгаа вэ гэхээр их баг нь хамаагүй. Хүмүүсээ орлоготой байлгах жагаад хичээж байгаа тэр компаниуд бол нийгмийн хариуцлага биелүүлж байна гэж ингэж ойлгох болно. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт гэдэг газар маань яг юу хийдэг газар вэ? За тий. Нэг талаас энэ бол мэрэгжлийн байгууллага. За мэрэгжлийн байгууллага гэдэг чинь энэ нэгтлэн бодогч гэдэг мэрэгжлийг олон улстай хөл нийлүүлэхийн тулд тэр их мэдлэгийг нь гаднаас оруулж ирж байгаа мэрэгжлийн байгууллага гэж болно. Одоо жишээлбэл санхүүгийн тайлгналын олон улсын стандарт, аудитын стандартууд гэх мэтийн олон улс хэрэглэж байгаа мэдлэгийг орчуулах. Тэгээд Монголдо түгээх зорилготой ийм л одоо мэрэгжлийн байгууллага. За энэ байгууллага бол хэн нэгний өмч биш. Яг мэрэгжлийн чиглэлээр одоо хамгийн сайн хүмүүс нь энд цуглаж удирдах зөвлөлөө байгуулдаг. Тухайлбал одоо манай байгууллагын удирдах зөвлөл 19 хүнээс бүрддэг. 5 хүн нь бол ихтэй сургуулиудын багш нараас сонгогддог. Дандаа эрдэмтэн багш нараас. За 5 хүн бол яг энэ санхүү нэгтлэн бод хүртгэлтэй холбогдох байгууллагууд уу үндэсний аудитын газар, сангийн яам, татрын ерөнхий газар зэрэг байгууллагуудаас 5 хүн сонгогддог. За нөгөө нэг 5 хүн нь бол хувийн хвшлийн нэгтлэн бодогчдоос сонгогддог. Бас нэг 4 хүн нь бол аудитын компаниудаас сонгогддог. Ингээд энэ яг мэрэгжлийн чиглэлээр хамгийн сайнуд нь сонгогдож байгаад энэ мэрэгжлийн үйлчлэгийг л Монголд нэвтрүүлэх зорилготой. Одоо бол манайх 4600 гаруй мэрэгсэн нэгтлэн бодогч гишүүнчлэлтэй. Гишүүдтэй бол үйлчлэнэ. Нийгэмд бас үйлчлэнэ. Нийгэмд үйлчилж байгаа гол ажил нь бол энэ нэгтлэн бодох бүртгэл гэдэг энэ ажлыг олон улстай хөл нийлүүлэхийн тулд бид нар мэдлэгийг импортлдог гэж бас хэлж болно. Ер нь бол бид нар нэгтлэн бодох бүртгэгч юм уу санхүү менежментийг зохиогоогүй шүү дээ. Бидний хамгийн сайн сургалт бол гадна талд байна. Эндээс хэрэгцээтэй тэр стандартуудыг хэрэгцээтэй мэдээллийг оруулж ирж Монголдо нутагшуулах нь одоо яг энэ цаг үед бол хамгийн хэрэгцээтэй мэдлэг импортлж байгаа асуудал болж байна да. Нэгтлэнгүүд маань танад илснэс үгүй юу? Өөрсдөө шалгалт өгөөд тэгээд тэр шалгалтанд тэнцсэн хүмүүс нь манай гишүүн болно. Тэгээд мэрэгсэн гэсэн цол хэрэгэнтэй болох гэсэн үг тий. Ер нь энэ мэрэгсэн гэдэг цол хэрэгэн бол өөрөө олон улсад жишээлбэл маш үнцэнтэй байдаг. Ийм цол хэрэгэн авсан хүмүүсийг л ерөөсөө одоо итгэмжлэгдсэн гэж үздэг. Тэгээд санхүүгийн тайлангуудаа гаргуулдаг байгууллагууд нь ч гэсэн үнцэнтэй болж байна гэж ингэж ойлгодог. Тэгэхээр энэ бол одоо энэ мэрэгжлийн одоо бас цөмөн үнцэн гэж хэлж болох тийм цол хэрэгэн байна. Дундаж давхаргыг бий болгоё, дундаж давхаргын тоог олон болгоё гэдэл яриад байгаа шүү дээ, тийм ээ. Яаж вэ? Таныхаар? За тий. Ер нь бол дундаж давхарга нийгмийн хамгийн чухал хэсэг л дээ. Энэ бол нэг тийм орилж шашгараад жаргал зовлонгоо тооцоод байдаггүй, өөрийнхөө урд ажиллаа хийгээл явдаг. Ер нь дундаж давхаргын дээд хэсэг бол баячуудтай нэлээд ижил төвшний амьдрал ахуйтай, доод хэсэг бол ядуучуудтай нэлээд ойролцоо. Тэгэхээр энэ дундаж давхаргыг өргөн болгосноор нийгмийн одоо доктортой байдал хангалтна гэж ингэж үздэг. Хит их баян ядуу хоёр хоорондоо ойртоод ирэх юм бол нийгэм докторгүй байдал руу шилжинэ гэж үздэг. Одоо үүний жишээ нэг Joker гэдэг нэг кино байдаг шүү дээ. Ядуучууд нь бүр ингээд баячуудаа үзэхээ байцсан. Баячууд нь тэрийгээ бүр ингээд тархаа байцсан. Энийн хооронд байгаа нөгөө дундаж давхарга гэдэг юм байхгүй болчиход байна гэсэн. Тэгэхээр манай энэ төр засгийн зүгээс улс төрийн намуудын зүгээс болох гол бодлого бол энэ дундаж давхаргыг бэхжүүлэх, хадгалах, өргөжүүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл Сингапурд орон сууцны зээлийн байдлаар нь ер нь бол дундаж давхаргыг бэхжүүлж хамгаалдаг. Одоо манай энэ ипотекийн зээл гэдэг бас байна. Ер нь ингээд байртай, савтай, ажилтаа болчих юм бол дундаж давхарга руу ороод ирж гэнэ гэсэн үг. Тим юмтай хүмүүс ч нөрөө тэрнийхээ төлөө ажиллах
зүтгэх эрмэлзэлтэй болж байна. Ажил хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Ингэснээрээ бол тэр хүмүүс элдв 7 одоо юмд нэг оролцоод авахгүй урд хажлаа хийгээд явдаг. Тэгэхээр энэ дундаж давхраг бол манай Монголын одоо хамгийн анхаарал зохих төвшин гэж ингэж ойлгож бас болно. Танд төвчд хэцүү зүйл байдаг уу? За ер нь одоо зан характерын хувьд авигаа дүүрээсэн жоохон хурцдуу бас төргөндөө. Ер нь жоохон нэг тийм одоо худлаа ярьж байгаа бөөрн хийдэг зан авирыг бол төвчдгүү. Түстас хэлждэг. Ер нь жоохон заримдаа одоо цаганд давч таачих юм уу түстас ярьчих гээд байдаг. За тийм удаан өөрөнхий талын юм зангуудыг бол бас төвчгэд өөрөө их төвчээр мурталтай тэр хэсэг дээр. Нийслэлтэр төвчд хэцүү зүйлүүд хэр их гарах юм? За ер нь бол шин төлөөлөгч болоод харсны дараа маш их зүйлүүд байсан. Сүүлдээ энэтэй чинь стресстгээс илүү яаж шийдвэрлэх вэ? Яаж тэнд нөлөөлөх вэ гэдэг асуудал бол хамгийн чухал хэсэг орж ирж байгаа. За жишээлбэл одоо нийтийн тээврийн тухай асуудал ярьсан. Ер нь бол манай улсаас ч нийтийн тээвэрт 140-50 орчим тэрбум төгрөгийн татаас олгож байгаа. Гэтэл нийтийн тээврийн одоо ихэнх автобус одоо тэр бааз нь бол улсаас олгогддог. Автобусны нэг бааз шинжилэл нь бол улсаас ихчдэг. Тэгэхээр урсгал зардлаад байхгүй гэд улсаас нийслэлээс дандаа татаас авдаг. Яг үнэндээ ингээд эдийн засгийн янз янзын тооцоололоор ялангуяа менежментийн нэгтлэн бод хүртэлтээр үзэхлээр үр ашигтай байдал тэнд бас байхгүй багт. Ер нь яг манай улсын компаниудын нэг сул тал бол ер нь үр ашигын хувьд бол маш муу л да. Тэгсгэн л татаас авах, татвар авах, хөнгөлчлөлт авах болчих гээд байдаг. Магадгүй нийтийн тээврийг үнгүй болгочвол одоо байгаагаас бага зардал улсаас гарах боломжтой. Тэгэх юм бол тэр хүүхдүүд лөө, оюутан сурагчид лөө, өндөр наснууд лөө татаасны мөнгө өгöd байх шаардлага болчихж байгаа. Тэр чинь одоо уг нь нийтийн тээврийн үнгүй сухтал болж байгаа үстэй тийм ээ. Үгүй одоо харин 500 ч бага байна, нэммээр байна гэдэг ба шүү дээ. Үгүй яг тэр мөнгийг авах гэж байгаа тогтолцоо нь өөрөө буруу. Нийтийн тээврийн үнгүй суудаг бол болоо шүү дээ. Нөгөө талаасаа тэр нийтийн тээврээс хурааж орж ирж байгаа орлого нь хураахад зориулж байгаа зарлагаас өндөр байна уугүй юу гэдэг асуултыг би байнга асуудаг. Энд одоо бол хэн ч хариулж чадахгүй л яваад байгаа. Миний баримжаасан тооцоогоор мөнгө хураахад зориулж зарцуулж байгаа зардал нь орж ирж байгаа орлоготой нь ойролцоо. Тийм учраас мөнгөө хураахаа болчих. Тэгээ бүх хүмүүс нийтийн тээврээрээ үнгүй явдаг болох чи. Зөвхөн шугам маршрут чанар тэр ариун цэвэр байдлуудаа шагчигдал улсаас төсөөс гарч байгаа мөнгө бол эндэгтгэр л харагдаад байгаа. Тэртээ тэргүй улсаас бааз шинжилгээг нь бол хийгээд өгчөж байгаа. Гэх мэтээр ер нь бол бүх цэг дээр бол менежментийн шинжилэл хийх, эдийн засгийн одоо бүтээмжтэй байдлын дэвшлүүлэх асуудлууд бол маш их байдаг. За үүнийг бол одоо дүрм журмын хувьд шийдвэрлэх. За тэгээд дээрэс нь хүмүүст нь ярьж ойлгуулах, тэгээд нөлөөллийн асуудлууд бас их байгаа л да. Яг хамгийн сүүлд одоо төр хувийн хэмжлийн хамтын ажиллагааны журам гэдэг журам орж ирсэн. За ер нь бол концепцийн хувьд энэ одоо Улаанбаатар хотод ч юм уу байж байгаа нийтийн тээвэр, хог хаягдал, утаа, замын бүглэр гэх мэтийн энэ асуудал бол дан төр шийднэхээс илүү хувийн хэмжлүүд маш том менежментийн технологийн шийдлүүдийг оруулж ирээд явах юм бол тэр бүтээмжтэй байдал нь улсын төсвийн мөнгийг хэмнэх тэгээд нийгэмдээ хэрэгцээтэй гэж үзвэл шууд гэрээ байгуулж болохоор тэр журамд өөрчилж оруулсан. За энэ бол цаана философийн хувьд бол төр бүгдийг шийдэх биш. Төр бүгдийг мөнгөөр зодож шийдэх биш. Төр ерөөсөө бүгдийн оролцоог хангах замаар хамгийн үр ашигтай бүтээмжтэй байдлаар асуудлыг шийдэх гэдэг менежментийн том философиг агуулж байгаа. Ер нь бол түүхэндээ төр, хувийн хвшил, иргэн гэсэн гурван том субъект байдаг гэж үзэж байна. Энэ гуравч нь хоорондоо нэг байх тохиолдол байна, хоёр байх тохиолдол байна. Бие биенээгээ дарангуулж ирсэн тохиолдол бас байгаад байгаа. Энэ менежмент гэдэг үг нь бол төрөөс гаралтай. Энэ нийгмийн асуудлыг оролцуулаад, нийгмийн бүх оролцогч хэсгүүдийг оролцуулаад тухайн асуудлыг хамгийн сайнаар яаж шийдэх вэ гэдэг арга дээр менежмент гэдэг үг гарсан байдаг. Тэгээ үүнийг төгөлдржүүлсэн нь бол хувийн хвшлүүд. Бүр менежментийн онолыг бол гайхалтай сайхан хөгжүүлээд одоо яг энэ менежментээрээ уралддаг болсон. Энэ утгаараа бол хувийн хвшлүүдүүд менежментийг гайхалтай хөгжүүлсэн байдаг. Нөгөө төр маань харин явж ирснээс үүдээ хувийн хвшлүүд
нь жижигхэн харагдаад ирэхлээр одоо манайхан тулгарч байгаа бас өнөөдрийн асуудал та. Тэр жижиг байгууллагууд юм уу, тэр арчаагүй байгууллагуудтай ажиллахаасаа илүү өөрийгөө мундаг гэд бодоод төрийн энтер гэд тусдаа нэр томьёо үүсгээд явуулсан байдгийг. Тэгж жагаад сүүлдээ буцаад энэ төр чинь ерөөсөө нэг л юм байна гэдэг энэ public гэдэг үгийг хэрэглэж эхэлж байгаа. Public гэдэг чинь одоо нийтийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл public management гэх юм бол нийтийн менежмент. А манад бол ойлгохдоо төрийн болон улсын гэж орчуулад байгаа. А яг ерөөсөө энэ төрийн болон улсын гэдэг юм чинь нийтийн гэдэг лөө орчуулчихвол тэнд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн би нийтийн юмар залинжиж байгаа юм байна. Нийтийн төлөө ажиллах ёстой юм гэдэг энэ тусаа байгуулган ч гэсэн зэрэгцэх гээд байгаа. Тэгэхгүй болохоор энэ төрийн гэдэг ингээд явчихлаар их том бие даасан субъектийн тэгээд нөгөө аж ахуйн нэгж эргэн хоёр нэг хөрхи хадаас шиг харагдаад дээр нь алхаар зогчих гээд болдгоо. Тэгэхээр уг нь бол бидний болон манай нийгэм тулгамж байгаа асуудлуудыг хамгийн сайн шийдэх хүмүүс л бидний мөнгөөр л сонгогдоод явж байгаа учраас хамгийн сайн менежментлэг багуудаа бид нар сонгож хамгийн сайн үр ашигтай бүтээмжтэй байдлыг дэвшлүүлэх юм бол манай улсын эдийн засгийн байдал ч гэсэн сайжирна. Яг энэ талаар бол New Public Management гэдэг одоо олон улсад яригадад эхэлсэн сайн засаглалын хэлбэрүүд байна. Ер нь бол төрийн оролцоог хамгийн бага байлгах. Төрийн хүч гэдгийг одоо оролцоо гэж ойлгож байсан тохиолдлууд бас менежментийн төвөнд байдгийг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр төр хүчтэй байна гэдэг чинь бүх юмд оролцсноо гэж байгаа. Одоо манай Монгол улс бол төр нь оролцохгүй юм нэг ширхэг шалгуулж шүү дээ. Тэгтэл орчин үед энэ чинь эсрэгээр болцсон. Төрийн хүчтэй байна гэдэг бол төр альж талбар дээр шийдвэр гаргахад тэр хэрэгжих чадамжийг нь төрийн хүч гэдэг. Гэтэл Америкийн нэгдсэн улсын төр бол ерөөсөө маш цөөхөн юм руугаа оролцдог. За үүний бас давуу сайн талууд байна, сул талууд ч бас одоо харагдаж байна л да. Гэтэл төр нь маш хүчтэй. Ерөөсөө шийдвэр Америкийн засаг захиргаанаас гарсан шийдвэр бол хаан чамаагүй хэрэгждэг. Хүчтэйгээр хэрэгждэг. Тэгэхээр яг энэ тал дээр одоо олон улсуудаар бас менежментийн онолын хувьд хөдөлгөөнүүд ээж эхэлж байна. Одоо хуучин Япон зөв талбайт улсын төр бол төрөнч хүчтэй, төрийн оролцоон өндөр байсан. Тэгээ оролцоог нь багасгасан чинь төрийнх нь хүч нь бас суларсан. Манай Монгол бол төрийн шийдвэр хэрэгжих хүчин чадлын хувьд бол маш сул гэж үзэгддэг. Оролцоо бол өндөр. Яг манайхтай яг ижил төстэй байгаа Шинэ Зеланд гэдэг улсын дээр бол амжилттай явж байна л да. Бүх юмдын төр нь оролцдог. Төрийн хүч нь бас маш бага байсан. Одоо яг зөв менежмент хийгээд ирэнгүүт төрийн оролцоо нь багасаад төрийн хүч нь ихсэж байгаа. Бид бас яг иймэрхүү байдлаар энэ төрийн менежментийг бас хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Улсын өр өсөж байна. Энэ ер нь яагаад юм бэ? Эдийн засгчнууд. Энд нэг талаасаа бүтээмж гэдэг асуудал хэрэгтэй байна. Одоо хөрөнгө оруулалт гэдэг үг чинь оруулсан хөрөнгөө зээлтэй, хүүтэй төлж чадах тэр зүйлийг л хөрөнгө оруулалт гэж нэрлэж байгаа юм л да. Гэтэл манай хөрөнгө оруулалт гэдэг зүгээр нэрийг хэрэглээд өндөр хүүтэй зээлээр юу ч хамаагүй хийж байна. Тэр хийцэн юм нь зээлийнхаа тэр хүүний үнэн цэнийг барихгүй учраас өрн үлдээд нөгөө хийцэн юм ямарч хэрэг болохгүй юм байна. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ санхүүгийн менежмент хэрэгтэй байдаг. Ямар юмыг зээлгүйгээр санхүүжүүлээд хэдэн жилийн дараа хаанаас яаж нөхөх юм бэ гэдэг тооцоо хамгийн түрүүнд хэрэгтэй. Хоёрдугаарт хөрөнгө оруулалт хийсэн юм бол тэр хөрөнгө оруулалт нь өөрөө зээлгүйгээр төлөх ёстой. Ийм одоо санхүүгийн болон эдийн засгийн мэдлэггүй, мэрэгжилгүй, мэдсэн ч мэдэн бодлох байдлаар хийсээр байгаа улсын өр үүсэж байна. Өрний нөгөө цааталт нэг юм хийсэн байж таараа тэр нь үн цэнгүй болцсон учраас өрн дангаараа үлдчихэд дараа нь хаанаас төлөх нь тодорхойгүй ингээд өсөд байна л гэсэн үг. Тэгэхээр энэ төрийн санхүүгийн менежмент гэдэг зүйлийг одоо даруйхан одоо мэрэгжлийн төвшөнд оруулж шийдвэрлэхгүй бол энэ одоо цаашдаа өндөр зээл хүүгээр хэрэггүй санхүүжилтийг хийх замаар энэ улс өрөө дийлэхэ байх асуудал бол ойрхон очоод байна шүү дээ. За агуу эдийн засгийн хүн ирсэн тул одоо санхүү эдийн засгийн талаар олон зүйлүүдийг танаас асуумаар л байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг одоо үр ашигтай зарцуулах гэдэг зүйл яригддаг. Гэвч одоо таны харж байгаагаар манад ер нь яг ямар хөө байна? Төрийн менежмент
За одоо бол нийтийн менежмент гэдээ нэрлэж байна тийм ээ. Энэ менежмент чинь өөрөө дандаа бүтээмж, өр өгөөж төр суурилж явах хэрэгтэй л доо. За жишээлбэл одоо боловсролыг тухайн асуудлыг ярьж үзье гэхэд боловсролын тэр хөтөлбөрүүдийг хүүхдүүдэд хүргэхийн тулд бид нар хэдэн төгрөг зарж байгаа. Тэр нь хамгийн оновчтой байна уу? Тэрнээс илүү оновчтой үр бүтээмжтэй өгөөжтэй хувилбарууд юу байна вэ гэдгийг бид нар байнга судалж, шинжилж, сайжруулж байхгүй бол боловсролыг хөтөлбөрийг хүмүүстүүдэд хүргэх нь үнэн. Тэгвэл үүнд ямар ч хамаагүйгээл мөнгө тавиад байх юм бол чаашдаа нөгөө олгож байгаа боловсрлоосоо илүү өрөнд орох асуудлууд бас байгаад байна. Тийм учраас энэ төрийн менежмент алхам бүрдээ бүтээмж өгөөжийг бол тооцож менежментээ бол сайжруулдаг байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ төсөв чинь өөрөө үр дүнгүй байна гэдэгт цаана их хурлын гишүүд нь эсвэл нийслэлийн төлөөлөгч нар нь ямар нэгэн сургууль цэцэрлэг гэсэн юмнуудыг л одоо тавиад одоо баатаруулж ийн л та би төсөв тийм юм тавьсан, тойрогтой хийсэн. Гэтэл энэ сургууль цэцэрлэгийн асуудлууд ч одоо боловсролын яамны хөрөнгө оруулалтын газар компьютер графикаар гаргачих юм бол одоо Монголд 1000 сургууль байхад 1000 сургууль хүүхдүүдийн тоонууд нь гараад ирнэ. Маш энгийн одоо компьютер мэддэг хүүхдүүд програм бичиж гаргачих асуудал байхгүй юу. Тэгээд харин ч үүнийг зөв төлөвлөх замаар ирээдүйд хаана сургууль цэцэрлэг дутагдж гин, хаана хүүхдүүдийг суурьшлийн бүс нь хаана байх уу гэх замаар одоо энэ төгжрлийг шийдэх боломжтой, ирээдүйн хот төлөвлөлтийг шийдэх боломжтой. Гэтэл одоо яаж яах вэ гэхээр нэг сонгогдсон их хурлын гишүүд нь манай тойрог гээд тойрогтой хүүхдээсээ илүү хүчин чадалтай сургууль тавиулж гин. Улаанбаатар хотод бас төлөвлөлтийн одоо нэгдсэн баримт шийдэхгүйгээр ингээд өгүүлрлийг илүү сааруулж ин гэх мэтэр байгаа. Тэгэхээр энэ их хурл болон засгийн газрын гишүүд бол энэ улсын хөгжлийн тухай төлөвлөлтийн тухай том суурь ойлгоцтой. Тэгэхээр улсыг хөгжүүлэх бодлого дээр л толгойг оролдуулахаас биш төсөв хуваарлах дээр бас оролдуулаад байгаа нь буруутай харагдаж байгаа. Нөгөө талаас улсыг хөгжүүлнэ гэдэг чинь ер нь бол улс яаж хөгжих юм бэ гэдэг гол зорилго стратеги төлөвлөгөө байгаад байгаа. Одоо жишээлбэл хөгжил гэж яг юу юм? Хаашаага яаж хөгжих вэ? Бидний давуусал толгойд юу байгаа юм гэдэг. Тэгээд дараа нь хийх юмнуудаа гаргаж ирснийхаа дараа ямар арга замаар, ямар менежментээр хийх юм? Одоо төсөв мөнгө гэдэг чинь бол бүр тэрний дараагийн асуудал болох гэж байна шүү дээ. Тэгээд одоо үүний дараа олон хувилбаруудаас сонгож аваад хамгийн одоо бүтээмжтэй үр ашигтай байдал дээр нь төсөв санхүүжүүлэх тухай яригдаж эхэлдэг. Манай дээр бол ажил хийн гэдэг дээр тэр төлөвлөлт яаж хийх тухай, ямар үр дүнд хүрэх тухай ярихаасаа илүүтэй мөнгө л ярьдаг. Тэгэл мөнгө тавигдсан бол ажил хийгдлээ гэдэг. Гэтэл тэр нь бүтээмжтэй юу, бүтээмжгүй юу, зорилгодоо хүрсэн үү, хүрээгүй юу? Иймэрхүү байдлаар төсвийн одоо үр ашиггүй байдал зарцуулалт бол тавигдж байна. Ер нь бол стратеги төлөвлөгөө, зорилт, хүрэх үр дүнгуудыг хамгийн түрүүнд хэмждэг болж иж тэгээд хийх арга ажилбарууд дараа нь гарч ирж иж тэгээд төсөв яригддаг юм л тогтолцоотой юм л. Бидэнд бол яг эсрэгээрээ мөнгө л яриад байдаг тийм ээ. Төсөв л тавьдаг. Мөнгөөр улсыг өдөртнө гэж байхгүй шүү дээ юм чинь. Энэ дээр бол дандаа тийм менежментийн арга замуудыг хэрэглэх бас нэлээд тийм мэдлэгтэй хүмүүс бас байж иж энэ улсын төсвийг улсын одоо хөгжлийн хурцсах асуудал дээр бол ажиллах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Энэ жилийн төсөв яг бол за одоо жишээлбэл бүх нөхцөл байдал өөрчлөгчлөө. Одоо энэ COVID-19 чинь өөрөө хамгийн чухал нь эрүүл мэнд шүү. Дараа нь бизнесээ хамгаалаач, хүмүүсийг ажилтай байлгаач гэдэг төсөв задлахгүй гэдэг шүү дээ. Энд ашиг сонирхол байна л гэж би бодож байна. Ийм үед төсөв задлахгүй бол өөр ямар төсөв задлах юм. Тэгэхээр би нэг юу гэж үзэж байна вэ гэхээр үнэхээр мэдрэмжгүй байна. Цаг үе олохгүй байна. Үнэхээр зөрүүд байна. Эсвэл үнэхээр том ашиг сонирхол цаана нуугдж байна л гэж харж байна. Одоо бол үүн дээр төсвийг задлаад одоо эрүүл мэндийн тогтолцоон дээр хамгийн түрүүнд ач холбогдол өгөх ёстой. Зайлшгүй шаардлагатай эм хангамж дээр аюулгүй байдлын хувцснуудаа эрүүл мэндийн ажилтнуудаа бэлдэх ёстой. Шаардлагатай бол батлан хамгаалахаа бас энэ чиглэлээр бэлдэх ёстой. Тэгээд иргэдээ ажилдаа орлоготой байлгах ёстой. Компаниудаа татвараас болон нийгмийн татгалаас чөлөөлөөд магадгүй ажилтан халахгүй байж байгаа байгууллагуудыг бас урамшуулал хөнгөлтүүдийг аваад эхлээд бид нар улс орны хувьд, хувь хүнийхээ хувьд амьд үлдээх хэрэгтэй байна. Гэтэл юу энэ сургууль цэцэрлэг төсөв тэр соёлын төв одоо нөгөө фонтан гэдэг байгаа шүү дээ. Энэ бол ер нь үнэндээ бол бас л цаг үе олоогүй. Цаг үедээ таарсан менежментийг хэрэгжүүлж чадахгүй байгаагийн том тохиолдол.
Энэ COVID-19 гэдэг энэ том айхтар өвчин хизээ идэх нь яах нь бол маш тодорхойгүй байдалтай гэдэг шүү дээ. Энэ тодорхойгүй байдалд бол хүн ач холбогдол эренбит дараалал нь бол өөрчлөгдөх ёстой юм. Хамгийн түрүүнд иргэд нийгэм улс гэдэг юм руу явах ёстой. Юу н одоо тэр нам улс төр вэ? Тэгэхээр энд сэтгэл зүрхээ гаргуулахгүй байна гэдэг чинь эх орныхоо төлөө, улсынхаа төлөө зориулга гаргаж чадахгүй л байгаа. Цааталт нь ямар нэгэн далд амбиц, давхар санаа яваад байна л гэсэн ийм л бодол төрүүлж байна. Би ингэж л бодож яваа. Зүүн асуулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Банзарагчийн Төвшин Хүрэлцэн гэж оролцож байгаа. Амжилт гэж юу танихаар юу вэ? За, ер нь бол олон төрлийн амжилт байгаа гэж боддог. Амжилт гэдэг бол өөрийн одоо бодож байсан, зорж байсан зүйлдээ хүрээд сэтгэл ханамжаа мэдэрж байгаа тэр акшн болов гэж бодож байна. Хэд том юм өрөөдчөө тийшээ тэмүүлээд амжилтгүй яваа гэж бодож байгаа хүмүүс амжилттай л яваа. Ганцхан тэр нэг том амжилтын тухай мөрөөдөж явснараа өөрийнхөө аз жаргал амжилтаараа үл тоогоод өвжээс магадгүй юм. Одоо маргааш өглөө бид нар яваад сайхан найзуудтай танилцаад уулзаад явах бол бас л нэг амжилт. Тэгэхээр энэ амжилтыг бол бид нар оновчтой зөв тогтоох тухай асуудал болохоос биш. Та бид нар ч одоо бас амжилттай яваа хүмүүсийн нэг шүү дээ. Үндэ бол сэтгэлдээ бас мэдэрч энэ амжилтанд зөв хандаж явах юм бол бас хүний аз жаргалын бас нэг хэсэг болоо да амжилт өөрөө. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Ажил гэж боддог байсан. Тэгсэн чинь хамгийн сүүлд хүүхдүүдтэйгээ тоглох юм байна лээ. Ер нь бол сүүлийн үед гэр бүл, үр хүүхдүүд за тэгээд энэ ажил төрлийн асуудлаар ингээд холбогдож яваад байхад хүн ер нь нэг төрлийн юм дээр төвлөрөх бол буруу юм аа гэдэг юм ойлгослоо явж байгаа. Амьдрал гэдэг энэ философи өөрөө тэнцвэртэй байдал. Тийм учраас одоо тэр давуу талаа ашиглаад, сул талаа нөхөөд тэгээд одоо эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, ажил, бизнес, карьеруудаа тэнцвэртэй авч явах энэ чадварыг зэрэг хөгжүүлэх асуудал юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр хамгийн сайн хийж чаддаг зүйл бол тэр гэр бүлийн орчинд хийж байгаа зүйл юм байна л удаа л гэж бодож байна. Таны амьдралдаа хамгийн их иччихсэн тохиолдол. За ер нь бол ичих юм зөндөө хийн. Эндээс би нэг яг юу болгоод, онгой болгоод нэг хэлжээ. Цагаан сараар нэг айлд ордог штэ. Тэгээ цагаан сараар айлд орсон чинь нөгөө хөдөөнийхэн чинь нэг юм эдийгээ том том ширээн дээрээ засцсан. Тэгээд шууд хүүхдүүдэд ингээл бэлэг үг бол гаргаж идэг. Тэгсэн чинь нэг айлд орсон чинь нэг юм шаазантай чихэр бариад ирсэн. Нөгөөх нь бэлэг юм бодоод авах гад зулгаацалдаад байсан. Тэгсэн чинь өгөхгүй болохоор гинт ойлгохгүй. Доторх чихрийг авах юм байна гэд. Доторх чихрийг бүгдийг нэг хамаж авсныхаа дараа энэ чинь тавгийн идэх нэг байж тэгээд тэгээ шууд ичээд гараа зүгтаацсан шүү дээ. Тэр л өөрөө санаанаас гардаггүй. Бага хүүхэд байж дээ тийм ээ. Сургууль дарахын өмнө л цагаан сараар хэсэж яваад багталж яахгүй юу? Та өөрийгөө юунд зориулагдсан хүн гэж боддог вэ? За хүн бол өөрөө тодорхой зориулгууд л гэж бодож байгаа. Ер нь бол хүн өөрөө ухаарахын төлөө, ухаачихын төлөө зориулагдаж ирдэг болов гэж бодож байна. Одоогор бол би энэ ажил амьдрал, энэ нийгмийн харилцаа, энэ бүх зүйлийг ухаарч, энэ тодорхой хувь нэмрээ оруулах, чадвал өөрийнхөө одоо хийж байгаа зүйлийг сайжруулахад л зориулагдсан хүн гэж бодож байгаа. Таны дургу үг юу? За нэг хараалын үг байдгийг ер нь сонсох гэсэн дургу. Сая ч гэсэн нэг телевизээр нэг сошиал медиагаар нэг хүн дээр хараалыг хэлээлсэн. Амар хөөрлөл яг уу та ширээн. Ер нь яг энэ уур гэдэг тухай менежментийн онц нь өөрчлөх юм билээ шүү дээ. Жишээлбэл дарга хүн уурлаад ажилчин хүнээ загнаж штэ. Тэр чинь юу гэсэн үг юм бэ гэвэл би чинь дарга хэмжээ авахгүй. Чи бол тэрийг хийж чадна. Өөрчилж байгаа юм шүү. Гэхдээ миний дургу зөв хүрээд байгаа учраас тэрийг ямар нэгэн аргаар те ширээ зөхөж ч юм уу, чанга хашгираач ч юм уу орилоод хашгираад гаргаж ийнэ л гэсэн үг. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл юу вэ? За англи хэлийг л хэлэх бах та. Та чи Итали сурч ирсэн байсан шүү дээ. Италид сурч ирсэн. Гэхдээ Итали хэлийг бол тийм сайн сурч чадаагүй.
англи хэл дээр. Англи хэл дээр хичээл явдаг байсан. Ойр зур Итали тэрээр бол ярьдаг гэсэн одоо тэг баг мартчих шиг байна да. Хэрэглэхгүй болохоор. Гадаадын банкыг оруулж ирэх нь зөв буруу гэсэн юм сүлийн үйл явцтай явж байгаа шүү дээ. Энэ тал дээр эдийн засгийн санхүүжийн хувьд таны бодвол ер нь бол манайхан нэг бодоод байгаа зүйл нь гадны банк орж ирэл зээлийн хүү буураад тэгэл бид нар бол маш бага хүүтэй болчихно л гэж бодоод байгаа шүү дээ. Зээлтэй хангалттай өгч. Тийм ойлгоц дөрүүлээд байгаа. Ер нь бол тийм үл тэгж л ойлгоод байгаа шүү дээ. Ер нь бол гадны банкны шалгуур хангасан Монгол улсад зээл авчгаар аж ахуй нэгжүүд нь хэдхэн том аж ахуй нэгжүүд. Соруудын төвөд авчна. Нэгдүгээр асуудал. Тэгээд жирийн одоо иргэдүүд бол барьцаа хангахгүй, орлогын шаардлага хангахгүй. Тэр чинь бас бизнес л хийж байгаа шүү дээ банк чинь. Илүү манай банкнуудаас илүү одоо чанга барьцаатай чанга шаардлагатай орж ирнэ. За ингээд үр дүнд нь дотоодын банкнууд нь дахиад босхгүй. Тэр зээлийн хүү бага байна гэдэг бол бас худлаа. Гадаадын банк орж ирээд Монгол төгрөгөөр нэг харилцаа хийхгүй. Тэгэд голдуу валютаараа л хийнэ. Тэгээд гадагшлах урсгаланд буцаагаад гараа явчихна. Дахиад бид нар долларын ханш, төгрөгийн ханшаа алдчихна. Дотоодын банкнуудаа сөөрүүлчихнэ. Ийм л дүр зураг бол надад харагдаж байгаа. Саяхан ч гэсэн бас гадны хэдэн банкнуудаас манай томоохон аж ахуй нэгжүүд нь зээл аваад тэгэл нөгөө муулд сайлаад байдаг шаардлага хангахгүй хүмүүс нь тэгэл дотоодын банкнуудаас л авч байгаа шүү дээ. Хүү өндөр байгаа юу гэвэл хүү өндөр байгаа. Гэхдээ энэ хүүг бас бодлогоор бууруулах бас боломжууд бас байгаа. Хамгийн гол юм бол инфляцийг л барих ёстой, валютын ханшийг л барих ёстой. Тэгэх юм бол хүү буур. Түүнээсээс механик үйлдэл бол ерөөсөө хүү бууруулахгүй шүү дээ. Төгрөгийн худалдаа авах чадвар жилээс жил тогтворжоод байх юм бол банкнууд зээлийн хүүгээ өсгöd байхгүй. Төгрөгийн худалдаа авах чадвар багасаад ахлаар л түүнийг дагаж тэр инфляцийн хувь чинь өөрөө зээлийн хүн дээр нэмэгдээд байгаа. Тэгэхээр том макро эдийн засгийн бодлогоо бид нар тогтвортой болгох юм бол зээлийн хүүг бууруулах боломжтой. Ер нь явж чинь дахиад бүтээмжийн тухай асуудал яригдэн шүү дээ. Бурхан гэж байдаг болов уу? За би бол бурхан байгаа гэж итгэдэг. Бурханы тухай олон төрлийн ойлголцууд бол байдаг байх. Бурхан бол хүн дотор нь өөрт нь байдаг. Аливаа зүйлд бурханлаг хандна уу, буглаг хандна уу? Тэр хандж байгаа байдлаас хамаарат хүний сэтгэл өөрөө бурханлаг энергиэр дүрх үү, буглаг энергиэр дүрх үү гэдгээ өөрөө сонгох хөлбөр байдаг байх. Тэгээд ер нь бурханлаг хүн гэдэг нэг сайхан намтаа, стрессдэггүй, нуруутай хүмүүсийг бид нар нэг ойлгодог шүү дээ. Тэр хүмүүс бол аливаа асуудлыг том зургаар нь хартсан, ойлгоцсон, цаад үр дагаврыг ойлгож байдаг. Сайн юм болох юм бол сайн болох юм ижил байдаг. Муу юм болох юм бол бид нар яагаад нэмэргүй штэ гэсэн байдлаар аливаа асуудалтай тайван хандж байна. Тэгэхээр энэ бурханлаг сэтгэл, бурхан гэдэг бол дотор байдаг болов гэж ингэж ойлгож байна. Таны хамгийн их айдаг зүйл. За одоо нөгөө мэдрэгдэхгүй байгаа зүйлээсээ л айнда. Одоо жишээлбэл том зураг хараагүй аливаа нэгэн ажлуудыг хаанаас нь хийгээд хаана хүрчих юм бол гэдгээ мэдэхгүй тодорхойгүй байдлаас л их айд юм шиг байна. За одоо тэр богж төрш уламжгүй ярьдаг. Тэр чинь бол бид нар цаад яг нарийн учир шалтгааны бүрэн мэдэхгүй байгаа учраас тэндээс бол маш их айж байна. Яг үүнтэй адилхан ер нь том зураг хараагүй хийх гэж байгаа ажил нь тодорхойгүй байдлуудаас бол маш их айдаг. Тэр утгаараа аль болох том зураг барьж авах гэж хичээдэг. Тэгээд том зураг бариад авчих юм бол тэн дотор алдаа ононоос яагаад байх шаардлага бол байхгүй шүү дээ. Чадсан бол чадсан, чадаагүй гэсэн үг шүү дээ. Азанд хэр итгэхгүй да. За азанд нэг итгэдэггүй. Аз гэдэг бол ер нь хүний өөрийн бодол дотор оршижил байдаг нэг удаагийн тохиолдол. Тэгэхээр азтай байхын тулд өөрөө л зөв, өөрөө л тууштай байх юм бол бүх юмд азтай байх боломжтой гэж боддог. Түүнээс нэг удаагийн сохор аз хүний амьдралд нэг тийм хэрэгтэй ч зүйл биш байх. За тэгээд нэг тэрэнд итгээд амьдралаа зориулаад явдаг хүн ч бас цөөхөнд байдаг байх. Энэ аюулгүй хэл ахуулын асуудал ер нь яавал багасах уу? За ер нь хүн өөрөө шунал сэтгэл энэ шунал тачаал гэдэг юм мэдэрсэн цагт бол багасна гэж ойлгож байгаа. Хүн өөрөө ажилдаа дуртай. Тэгээд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болчих юм бол юун тэр авилгал хийх вэ? Харин бүтээмжгүй сул сууж байгаа, паразит байдлаар ажил хийж байгаа, амаар ажил хийж байгаа хүмүүс бол яаж тэрний дундаас нэг тийм 5-3 цаас зохицуулчих вэ?
өөртөө итгэлгүй шүү дээ. Ажилдаа дурлахгүй байна. Тийм учраас ажилдаа хүний сэтгэлээр хандж гин гэсэн үг шүү дээ. Тэр доктортой байдал та ажилдаа итгэл сэтгэлтэй тэр хүмүүсийг олоод тавьчихад хэл ахвал гэдэг асуудал байхгүй. Тийм учраас цаана тэр ажлын зохион байгуулалт бүтээмж хүний тэр ажилдаа доктортой одоо чадвартай байдлыг бол зөв үнэлж чадах юм бол энэ хэл ахвал гэж байхгүй болно. Тийм учраас хүмүүс өөрийгөө бүрэн таних ёстой. Ажлыг зөв инженерчилж зөв зохион байгуулах хэрэгтэй. Тийм сэтэл олгохооргүй болохоор тийм хүнээс үл хамааралтай болгоод зохион байгуулах боломж одоо технологийн үед гарч ирж байна гэж үзэж байгаа. Та биднийг төлөөлж нийслэлд сууж байгаа хүн учраас нийслэлтэй холбоотой ганц нэг асуултуудыг асууя. Нийслэлд өнөөдөр нэн тулгамдсан ямар асуудал байна вэ? Та бүхэн яаж шийдэх гэж байна? За би нийслэлд 2 удаа сонголтод сууж байгаа. Эхнийх нь 2012 онд Батулдаргаар ахлуулсан манай багийнхан нийслэг удирдсан. 3-4 том концепцийг л зорилго болгоод тавьсан. Юуны өмнө гэр хороолол гэдэг энэ асуудал Улаанбаатар хотын гэж бид нар ярьдаг. Гэтэл Улаанбаатар хот гэдэг чинь өөрөө баянтай, ядуутай, гэр хороололтой, тансаг хавстай бүгд хэсэг. Энийний хамгийн одоо хаягдсан хэсгүүдийг бид нар шийдэх гэж оролдсон. За энэ бол сэтгэлгээний төвшөнд одоо хүн болгоны улс төрч болгоны л ярьдаг зүйл боллоо тий. Гэр хорооллоо хөгжүүлэе гэж. Бидэнд хийсэн юм их бий, бас чадаагүй ч юм бий, алдаа онооч бий. Тэгэхээр Улаанбаатар хотод одоо ингээд хийх ёстой асуудлууд гэх юм бол одоо гэр хорооллын асуудал. Одоо стандарт гэдээ яриад байгаа. Гэтэл хотын стандарт гэдэг чинь бүх хүн палантаж орлонд сууж байгаа хэсэг тухайн асуудал нь хотын стандарт болохоос биш. Тансаг хэсэг нь палантаж орлонд, нөгөө хэсэг нь модон орлонтойгоо хөрсний бохирдолтой байж байгаа асуудал бол стандартын тухайн асуудал биш байгаа. Тэгэхээр стандарт Улаанбаатар хотын бүх хүмүүст хамааралтай зүйл учраас энэ стандартыг дээшлүүлэх нь зөв. Гэхдээ стандартыг дээшлүүлнэ гэдэг нэг тийм одоо хоол хүнсээр ч юм уу мэрэгжлийн хяналтаар торгуулаад байх та биш. Яаж тэр хүмүүсийг дундаж стандарт руу төвшинлүүд өгүүлэх вэ гэдэг бодлого бол хамгийн чухал байгаа. За энэ дотроос бас сайн зүйлийг бол хэлэх хэрэгтэй. Одоо бид нар чинь яг альч нам гэлтгөө бүгдээрээ л хичээж ажиллаж байна. Гэхдээ энэ хийх гэж байгаа сэтгэл зорилгоудаа бид нар харах хэрэгтэй байна. Үнэхээр гэр хороолол энэ Улаанбаатар хотын асуудал мөн үү? Замын төвжирэл асуудал мөн үү? Энэ болгоныг сэтгэлээсээ хийж зөв одоо зорилго чиглэл тавих юм бол энэ Улаанбаатар хот чинь бас тийм шийдэгдэж болохооргүй асуудал бол биш шүү дээ. Төрөний ярьсан тэр нийгмийн хариуцлага гэдэг шиг Япончууд манай Улаанбаатар хотод ирээд хичнээн их асуудал байна. Төдий чинээ бизнес боломж байна. Энэ болгоныг шийдэх чинь бол хүний сэтгэл зүрхний асуудал. Энийг бас бизнес болгож өөрөх боломжтой гэж үздэг. Нийгмийн их асуудлууд нь шийдэгдсэн хотуудад бол хэцүү байт юм байна л да. Манайх шиг одоо тэгэл чин сэтгэлээс нэг жижигхэн булангал сайхан тогтчуулаад, жижигхэн төснүүдийг сайхан тогтчуулаад, жижигхэн хорооллыг багаагаар нь ингээд сайжруулах юм бол хийх ажил мөн чих байна. Бас дээрэс нь бизнес боломж өгчих байна гэж бодож байгаа. Тэгэхээр бүх зүйлийг төр хийн гэдэг бол буруу. Биднээс татвар аваад бүх зүйлийг төр өөрөө өдөртөж зохион байгуул хамгийн муу менежментийн асуудал. Төр бол бүгдийг нь зохицуулаад том бодлогоор нь тэр хувийн хэвшил иргэдэд бол боломжийг олгох хэрэгтэй. Тэр хувийн хэвшил иргэдийг одоо тэр дорд гэж үздэгээ болох хэрэгтэй. Энэ гурван тал гуруула дундаа тэр асуудлыг тавьж агаад хамгийн оновчтой мэрэгэн байдлаар шийдэж чадж байгаа тэр менежментийг л хамгийн сайн менежмент гэж үзэж байгаа. Ер нь сэтгэлгээний хувьд одоо төр гэж үзэж байгаа бид бол бүгдийг шийдэх ёстой гэж үзэж байгаа нь бол дэндүү хоцрогдсон асуудал байна. Бид яаж хамтдаа асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг асуудал руу сэтгэлгээний төвшөнд тавьчих хэрэгтэй байна. Тухайлбал одоо аз жаргалтай хот гэж байна. Яг аз жаргал гэж яг юуг тодорхойлох вэ? Гэдгээс эхлээд бидний хийх ажил гэж байгаа. Байгууллагууд чинь нөгөө эрхэм зориг алсын хараа гэж эхлээд тодорхойлдог. Яагаад манай байгууллага байх ёстой? 5-10 жилийн дараа юу болсон юм бэ? Болсон байх ёстой юм бэ гэдгээ тодорхойлдог. Тэрэн шиг бид нар ийм хийсвэр байдлаар зорилгуудаа тодорхойлчихлоор хийх ажил нь тодорхойгүй болчиход байгаа. Ер нь бол Улаанбаатар хот өөрөө хотын хөгжлийн тухай асуудал ярих гэж байгаа учраас энэ байж байгаа асуудлуудыг л дунджийг нь дэвшлүүлэх зорилго тавьдаг хамгийн их оновчтой байх болов гэж бодож байна. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд өөрчлөх ёстой олон асуудлууд байгаа шүү дээ, тийм ээ. Бид ер нь юунаас эхлэх ёстой вэ?
За хүмүүс хамгийн дөрөнд өөрөөсөө л эхлэмээр байна. Та хэр их шуналтай. Та яг юунд сэтгэл ханддаг? Та юу хийх дуртай юм? Та тэр хийж байгаа юм аа сэтгэлээсээ хийж гинөө. Ингээ хүн болгон өөрийнхөө дотоодыг анзаараад хүн болгон өөрөөгөө хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаад эхлвэл нэг номерт бүх асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа. А нийгэм талаасаа зөв зүйлийг удирдах байгаа хүмүүс, бодлого барьж байгаа хүмүүс зөв зүйлийг зөв хийгээд эхлүүл нийгэм аанда төр засагтаа итгээд эхэлнэ, удирдагч нартаа итгээд эхэлнэ. Тэгэхээр нийгэм засах гэж байгаа хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол зөв зүйлийг зөв ил тод нээлттэй хийх хэрэгтэй байна. Тэгжиж одоо бусд бол дагаж хөвснаа. Түүнээс биш тодорхой хэсэг нь бол харанхуй даалд шудраг бус байдал чинь л одоо энэ нийгмийн стрессийг нэмэгдүүлээд байна шүү дээ. Түүнээс биш яг нийгмийн стрессийг ингээд аваа хийчих юм бол манай Монголын нийгэм бол маш сайхан нийгэм шүү дээ бас. Одоо бид нар бол нөгөө бужигнаад сэтгэлээ анзаарахгүйгээр ихэнх хямралууд нь явдаг болохоос биш. Үнэндээ бол ингээд сэтгэлийн амар амгалан мэдээд зугаалаад тайвшраад ирэх юм бол бидний асуудал бол дотор байгаа бужигнж байгаа шиг тийм бол их бол биш. За тэгээд мэдээж өдрийн орлоготой, цалинтай, мөнгөтэй өгч боломжтой байна. Ирээдүйдээ ихтгэлтэй байна гэдэг чинь шудраг байгаа нийгэмд ихтгэлтэй байх тухай болохоос шудраг бүшин тухай хүмүүс дандаа сэтгэлдээ хямралтай явж байгаа. Тэгэхээр энэ шудраг ёс гэдэг байгааг орилоо тогтоохгүй. Шудраг ёсыг бол хин нэгэн хүнийг цаазаар аваад яллаа тогтоохгүй. Хүмүүс өөрөө өөрийгөө таньсан хэм хэмжээгээ мэддэг болоод ирэхэд шудраг ёс тогтно. Үүнийг бол тодорхой хүмүүс үлгэрлээд амар амгалан байдлаар бол бас харуулж зөв үйлдвэрлэх сэтгэл ханамжтайгаар яагаад харуулж бас болно гэж бодож байгаа. За одоо жишээлбэл өнгөрсөн манай Монголын нийгмүүдийг харъя. Хэмжээ хязгааргүй шуналтангууд өнөөдөр хаана байна? Хэмжээ хязгааргүй баяжчаад гадаад явна бол өнөөдөр хаа байна? Төрийн өндөр албан тушаал дээр хаа хамаагүй зорилгоороо мацчаад дараа нь өвчин зөвлөнтөө ч юм уу нийгэм нь үзэж чадахгүй байвал яа. Нийгэм нь ядуу байгаад байвал хичнээн тэр хүн өндөр албан тушаал дээр очиод дараа нь үр хөвгтөн сайхан амьдрах уу? Энийг одоо өнгөрсөн 30 жилийн төв биднэрт харуулж байгаа учраас залуучууд ялангуяа одоо энэ улс төр бизнесийнхэн бол өөрсдийнхөө хэмжээ хязгаарыг сэтгэл ханамжийг бол ухамсарлаж эхэлж байгаа. Бүх зүйлээ зорин байж тэр өндөр албан тушаал дээр хүрчээд дараа нь өвчтөй болчвол яах вэ? Дараа нь нийгэм нь үзэхгүй болчвол яах вэ? Тийм учраас 50 амгалан замаар өөртөө ихтэй сэтгэлтэй ажиллаа хийх замаар одоо ажил амьдрал карьераа хийх нь бол зөв. Үүнийг энэ COVID-19 ч гэсэн бас нэлээд баталж харуулж байгаа шиг байна тийм ээ. Одоо та бүхэн ч гэсэн ажилдаа дургу нэг л том амбицтай яваад байвал дараа нь юу болдгийг нь томоохон улс төрчд бол харуулах шиг байна. Энэ зүйлүүдээс бид нэр сургамж авч аливаа зүйлд итгэлтэй, тайван бас сэтгэлээр хандаж ажиллах юм бол манай нийгэмд маш их амархан засагчих боломжтой. Таны харамсдаг зүйл юу? За хүн болгоно гэдэг болов. Ер нь бол цагийг байвал зохих хүмүүстэйгээ зөв үр бүтээлтэй өнгөрүүлж ирсэх дээр эргэлздэг. Жишээлбэл одоо ээжтэйгээ яг тийм сайхан сэтгэл хангалуун тулталсан цуг байсан болов гэдэг дээр бас эргэлздэг. Гэхдээ энд харамсгаасаа илүү яг ер нь бол цаашдаа энэ байгаа хүмүүстэйгээ үн цэнтэй зүйлтэйгээ сэтгэл зүрхээрээ цуг байх. Энэ асуудлыг бол засах тухайлбал бодож байгаа. Бид нар чинь ер нь үн цэнтэй зүйлээ дандаа анзаарахгүй хаяа явчихдаг шүү дээ. Тэгээ тийм хайнг одоо хумсаргүй явсан байх гэдэг. Энэ болгоныг одоо бид нар баг багаар засаад эхэлчих юм бол цаг мөч болгон бид нарт үн цэнтэй өөрөө бас тийм цаг мөч болгон хумсартай явах боломжтой болоо гэж бодож байна. Сайхан Монгол орн ойрхон байна уу? Та яаж харж байна? Ер нь ойрхон байна. Одоо энэ глобалчлал гэдэг хэмжээ хязгааргүй томын төлөө нийгэм дэлхийд даяараа явж илаа шүү дээ. Маш том компани хэдэн тэрбум долларын үнэлгээтэй бизнес энэ гэж яригддаг байсан бол одоо яг орон нутгийн амьдрангаа ажилдаг, ажиллангаа нийгэмдээ хэрэгтэй зүйлээ бүтээдэг энэ үнд зүйлүүд одоо өөрчлөгдөж эхэлж байна. Яг хүний дотор талд байгаа энэ үнд зүйлүүд өөрчлөгдөж эхлэхдээ аз жаргал гэдэг юм хажуухт байх юм болов. Бид нар төдий чинээ их юм хэрэггүй болчихлоо шүү дээ. Одоо маш их мөнгөтэй байгаад 3 давхар хувц сүмсөд явахгүй. Тэгээ нэг хүнээс 5 дахин илүү их хоол идэж чадахгүй. Тэгэхээр хичнээн баян хүн, хичнээн одоо цалингаа аваад амьдрэх хүн хоёрын амьдрах хэлбэр бол яг адилхан болчихж байгаа. Тэгвэл нөгөө махаа зулгаач тэр их шаналж зовж явахаас илүү одоо амьдрах гэдэг юм дөрж эхэлж байна. Амьдрна гэдэг бол сэтгэл ханамжтай байгаа зүйлээ мэдрэх тухай асуудал гэж би бол үнтэй
ойлгож байгаа. Тэгэхээр хүмүүсийн сэтгэл доторх энэ шунал тачаалын хэм хэмжээнүүд сэтгэл доторх нь хэмжээ хязгааргүй одоо амбицууд нь тодорхой төвшөнд тайвшираад ирэхлээр манай Монголын нийгэм бол маш ойрхон сайхан нийгэм болчих болов гэж боддог. Тийм учраас энийг их ойрхон байна. Энэ айхтар өвчин зовлон нэг талаасаа их аюултай юм боловч нөгөө талаасаа үүнийг маш сайн ухамсарлуулж байна. Хүнд их орон хэрэгтэй юм. Их орон дотор зайлшгүй байх ёстой зүйл байна. Бид нар нэгэнд энэ дотор амьдрах юм бол одоо бие биенээ хайрлаж, хүндэлж, бие биендээ итгэж, үнэмшиж, аз жаргалтай амьдрах одоо биднэрт л сонголт байна шүү дээ. Өөр хэн нэгэн гадаад улсууд биднийг хөгжүүлэхгүй тодорхой боллоо. Нөгөө гайхуулаад байдаг гадаад улсууд ч одоо энэ өвчний үед бид нартэйгээ л адилхан одоо бүр алигаа алдаж штэ. Тэгтэл яг харин ч манай Монгол улс чинь бол бас харцангуй аюулгүй улс орн болчлоо. Одоо нөгөө Солонгосоос Монгол руу бараг виз гаргадаг болох гэж байна. Гадаадд байгаа гадаадын элчин сайдууд Монголоос явахгүй гэдэг юм хандлагатай байх шиг байна. Энийний цаана бидний улс эх орны үн цэн нэр хүнд өсөж байна. Хүмүүс маань ч гэсэн одоо яг эх орныхаа үн цэнийг энэгээр талбарлаж маш их хайрлаж байгаа учраас илүү их эх орноо Монгол хүмүүсээ илүү хайрлаж, илүү сайхан нийгэм илүү одоо хандж эхэлж байгаа гэж би итгэлтэй байна. Нэрэж тийм байгаа шүү. Ер нь сайхан Монголдоо л ирбэр байна шүү дээ. Таныг өөрийнхөө хийж байгаа ажилд өөрөө дүн тавиа гэвэл. За ер нь бол 4 гэдэг дүн тавьчмаар санагддаг. За яг муу биш. Дунд биш. Сайн. За онцлог бол зүтгэж чадахгүй байгаа. Онцлог зүтгэхийн тулд цаг мөч болгондоо улам хянамга, улам итгэл үнэмшилтэй ажиллана. Хаяа ер нь ажил хийж байхдаа маш их хайнга, санамсаргүй зүйлийг ингээд том үнэт зүйлийг ингээд алгасаад өнгөрцөн байдаг. Тэр алгасч өнгөрч байгаа тэр ухамсаруудаа цаг тухайдаа мэдэж юмд нямба чамбаа хандж эхлэх юм бол миний ажил бол онцлох байх. Гэхдээ том зургаараа бол би 4 хийж байгаа ажлуудаа итгэлтэй байна. Бас тэндээ дуртай байна. Мөнгө танихаар юу вэ? За мөнгө бол ер нь бол нэг талаасаа хэмжүүр. Нөгөө талаасаа эн чинь бол харцангуй үзэгдэн шүү дээ. Зарим хүн өөрийгөө анзаарахгүйгээр мөнгөний тухай асар их мөнгөтэй болох тухай мөрөөдөж явдаг. Гэтэл мөнгөөр юуг үн цэнийг хийх гээд байгаа. Тэр тухай боддог. Мөнгөөр бол яг абсолют хэмжигдэхүүнээр нь юу ч хэмжих боломжгүй. Эрүүл мэндийг хэмжих боломжгүй, аав ээжийг хэмжих боломжгүй. Тийм учраас мөнгө гэдэг бол одоо тэр харцангуй утгаараа цаас нөгөө талаас үн цэн. Энэ үн цэнийг их баг гэхгүй яг үнэлж чадах юм бол мөнгөний үн цэн бол бодтойгоор хэрэгтэй зүйл гэж харж байгаа. Бүгд л одоо мөнгийг мэдэрдэг, мөнгөтэй болохыг хүсэж байгаа. Гэхдээ тэр хүсэж байгаа хүслийн хэмжигдэхүүнээ сайн хэмжиж юм бол үн цэн юм да. Хайр танихаар. За хайрыг ярихын өмнө бас дурлал хайр гэдэг хоёрыг харьцуулчих гэж бодож байгаа. За яг хуу дурлал гэдэг бол бас нэг юм галзуу солиотой юм шиг хин нэгэн татагдсан тийм мэдрэмж, сэтгэл, өвдсөн сэтгэл. Тэгэхээр дурлалыг чи ер нь бол сүүлийн үед имэр гэдэг болцсон гэдэг байгаа шүү дээ. Бүр ингээд галзуурцаа дурлцсан хүнд им өгөнгүүд болчих чинь гэж. Тэгэхээр энэ бол сэтгэлийн бас нэг төрлийн өвчлөл. За хайр гэдэг бол өөрчлөлж, өршөөх, энэрхүү бүх юмаа зориулах бол гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хайртай болсон хүн бол хайртай хүндээ бүгдийг нь өөрчилдөг. Бүгдийг нь өнгөрөөдөг. Бүх юм нь сайхан харагддаг. Тэр байтугай тэр хавийн бүх юм их сайхан харагддаг. Тийм учраас хайр бол зориулга, хайр бол өөрчлөх, хайр бол итгэл үнэмшил, хайр бол аз жаргал юм. Амьдрал танихаар. Амьдрал яг бүр детальчлаад үзвэл цаг хугацаа. Бид нар амьдралд яах гэж ирсэн бэ гэдгээ ингээд бодоод үзэхлээр ямар нэгэн юмыг л сурж, сайжруулж, хөгжих гэж ирсэн байдаг. Амьд үлдэнэ гэдэг бол бас л тэрний нэг төрөл. Амьд үлдчих юм бол дараа нь хүмүүс идэж уух хувцас, тансаг хэрэглээ, тэгээд нийгэмд эзлэх байр суурь гэх мэтэр нөгөө Масловын онолоор бүхэл хүмүүсийн хэрэгцээ ирж байна. Энэ бүх зүйлээс үн цэнийг мэдэрч, энэ бүх зүйлийг үр бүтээлтэйгээр таашааж тэр бүгдээр ингэж ухамсарлаж ойлгох тухай энэ зориулгыг л одоо амьдрал гэж ойлгож байгаа. Ер нь амьдрал бид нэр өөрт нь үн цэнтэй, өөрт нь одоо хайртай хандах юм бол амьдрал бас бидэнд эргээд хайртай хандах байх. Тийм учраас цаг мөч болгон бидний бас үн цэн юм болоо гэж бодож байгаа.
Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж олсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд нь өөдрөг сайхан байх болтугай гэж хүсэе. За баярлалаа та бүхэндээ бас ажлын өндөр амжилт хүсье. Өнөөдөр бас цаг зав гарган нэлээд олон зүйлийг сайхан ярилцлаа. Тэгээд ярилцлага өрнөөсөнд талархлаа. Гэд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Банзарагчийн төгссөн хүрэлцэн гэж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.